Улсын хурлын гишүүн нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны дарга Бацогт өнөөдөр хавдар судлалын үндэсний төвд ажилласан гишүүдтэй уулзаж эрүүл мэндийн спортын яам, сангийн яам болон хавдар судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүдээс мэдээлэл сонслоо. Уулзалтынд улсын хурлын гишүүн Тэлэн хаан хавдар судлалын үндэсний төвд ажиллах үеэр 3 асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар танилцуулсан. Үүнд 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй хавдар судлал үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажил, энэхүү өргөтгөлийн барилгын ажлын явц 70 орчим хувьтай байна. Мөн 1.7 тэрбум төгрөгөөр худалдан авахны шаардлагатай туяа амжилтны төлөвлөлтийн компьютер томограф аппарат, мөн хавдар судлал үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажил дууссаны дараа дотор нь байршуулах, ор болон бусад тавилга, тоног төхөөрөмж худалдаа авахд зориулсан 1 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт гэлээ. Байнгын хорооны дарга Бацогт мэдээлэл сонсож холбогдох яамны удирдлага мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцсны дараа хавдар судлал үндэсний төвийн өргөтгөлийн барилгын ажил шаардлагатай санхүүжилтийг 2016 оны улсын төсөвт суулгахын зүйтэйгээд байнгын хороо анхаарч ажиллана гэдгийг энэ үеэр дуулгалаа.